안녕하세요. 세메츠카노 난슬마인. 자, ингээд бүгдээрээ 20 дугаар хичээл дээр уулзцааж байна. За 20 дугаар хичээл дээр бүгдээрээ ямар сэдвээр ярилцах гэхээр чоно гэдэг сэдвээр ярилцсан. Мэдээж бид нэр энгийн одоо солонгост нэг амьдралаар амьдрах гэдэг шүү дээ. Тэгэхээр биднэрт өдөр тутамд байнгын л одоо хин нэгэнтэй уцаар ярих ч юм уу тийм тохиолдол маш их гардаг тийм үү. За тэгээд энэ дээр багш нь ямар дүрмүүдийг авчирсан байна гэдгийг харцгаая. За мэдээж аль хэдийн мэдээж байгаа зүйлээ дахиад одоо юу гэх лавлаж асуух үедээ хэрэгэлдэг. Тийм эцтэй ийм эцтэй гэдэг зүйлийг одоо асууж байна гэсэн. Жишээлбэл уцаар ярьчаад 난슬마시죠. ороод ирэх юм бол юу юм? 난슬마 юу гэх шигээр орж ийнэ гэсэн. За тэгээд түүний араас гэдэг хэлбэр байна. За гэдэг хэлбэр маань болох юм бол өмнөх сэдв дээрээ бид нар ингэх тэгэх болно гэж ирээдүйд цагийг зааж ирсэн бол энэ удаад нь харьцангуй илүү юу вэ? Таамаг төвшүүлэх ийм нэгэн одоо байр суурийг агуулж орж ирсэн байна. За тэгээд бид нар тэгэж ингэж өгөх гэд хин нэгэн тус хүргэх ийм одоо дүрмүүдийг багш нь авчирсан байна. За эхнээс нь хэдүүлээ жио гэдэг дүрмийг харж байна. За аль хэдийн мэдэж байгаа зүйлийн талаар мэддэг гэсэн тийм үү лавлаж асуудаг. За тэгвэл юу юм? 난살마씨는 먼 곳에서 왔지요. За нэгсэндээ юу вэ? 난살마 чи Монголоос ирсэн биз дээ гэж асууж байна тийм үү? Нэг давалж байна гэсэн үг ахна тийм ээ. За тэгмүү түүний араас нь 네, 저는 먼 곳에서 왔습니다. 네, 저는 먼 곳에서 왔습니다. За гэж орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр юу вэ? Би Монголоос ирсэн юм аа. Тийм би Монголоос ирсэн юм аа гэсэн хэлбэр болж байна гэсэн үг. За тэгвэл дараагийнх нь харъя да. 난살마씨는 몽골 사람이지요. нэр үгэн дээр орж ирж байна тийм ээ. За 몽골 사람이지요. За юу гэсэн бэ? нэгэсэндээ 네, 저는 몽골 사람입니다. нэгэсэндээ юу гэхээр баттгаж асууж байгааз чи монгол хүн юм уу? Монгол хүн биз дээ. би монголоо гэж баттгаж байна гэсэн. За тэгэхээр нэр үгэн дээр ерөөсөө 이지요 буюу ийг бид нэр жиргэлэх юм байна тийм ээ. За тэгээ 사람 гэдэг үг маань гээгүүлэгчтэй учраас юу вэ? 이гээ жиргэлж авсан байна. 사람이지요. За тэгвэл дээдлийн харъя да. 왔지요. 왔지요. үйл үгэн дээр нь яах вэ? их шиг гэвлэгчгүй шууд залгасан байна гэдгийг ажиглах нь тийм ээ. За дүрм ерөөхдөө амархан дүрм гэж та бүхэнд бас хэлмээр байна. За тэгвэл хальт бид нар юу вэ? жишээ өгүүлбэрлээ орж ирээ да. 50년 전에 юу вэ? хэдэн жилийн өмнө? бүр 50 жилийн өмнө тийм үү? За 50 жилийн өмнө 자동차가 많았지요. нэгсэндээ 50 жилийн өмнө автомашин их байсан биз дээ, элбэг байсан биз дээ гэж асууж байна гэсэн. За тэгвэл юу гэх юм бид нар автомашин элбэг байсан уу? 50 жилийн өмнө байсан уу юу? 자, 아니요. 50년 전에 자동차가 많지 않았어요. их биш байсан гэсэн хэлбэр орж иж байна тийм ээ. элбэг биш байсан, их биш байсан гэсэн хэлбэр. За тэгвэл энийг харъя да. үүсгсэн хэлбэр дээр болсон байгааз. 자, 메시지를 받고 답장할 거지요. 답장할 거지요. нэгсэндээ би юу вэ? өнгөрсөн цаг дээр бас орж иж болд юм байна. Ирээдүйн цаг дээр бас орж иж болд юм байна гэдэг хоёулангийг харж байна. За тэгээ юу вэ? Чи над руу буцаж хариу бичнэ биз дээ гэсэн үг байгааз миний мессежийг авчаад чи хариу бичнэ биз дээ гэж хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр юу вэ? 네, 메시지를 받고 юу вэ? 답장할 거예요. бичих болно. эргэл би бичнэ гэсэн үг байна тийм ээ. За гэх шигээр бид нар өнгөрсөн цаг, ирээдүйн цаг, одоо цаг дээр хүртэл хэрэгжилж утсан тийм ээ. За тэгээ нэр үгэн дээр хүртэл ямар байдгийг мэдчихлээ. За ингээд жио гэдэг дүрм маань окей. За тэгээ get гэдэг дүрм байна. За гэдийн хоёр. За энэ ерөөхдөө таамаг явж байдаг. Таамагтай ямар нэгэн байдлаар бодит таамагуд байж байдаг. За ямар хэлбэрээр орж ирдгийг хэдүүл харъя да. 오늘 날씨가 흐리다. юу гэлээ? Бүрхэг байна гэсэн утга санааг илэрхийлж байдаг. Үйлдэл байна, бүрхэг байна. За 네, 곧 удахгүй гэсэн одоо дайвар үг байх нэ тийм ээ. удахгүй 비가 오겠어요. За нэгэсэндээ юу вэ? өнөөдөр цаг агаар жоохон тийм бүрхэг байх чинь гэсэн чинь тийм ээ. юу вэ? удахгүй бороо орох юм шиг байна. орох юм шиг байна. За юу вэ? Тэр нь байхдаа гэж энэ байхдаа асуухтаа байхдаа гэж асуух нь шүү дээ. За тэгэхээр юм шиг байна энэ төр гэсэн байдлаар хүүрнэг хэлбэрийг ярьж болно гэсэн үг. За 다음 주에 제주도로 여행을 갈 거예요.
다음 주에 제주도로 여행 갈 거예요. 자, 니겠습니다. 아이차리 явах байгаа. Явах болно. Тийм ээ. За тэгсэн чи үгсэн юм. Ваа, юу вэ? Ваа нэгсэндээ вау гэдэг одоо бид нар тэгдэж штэ. Вау гэж гайхдаг те. За тэр. За вау. За тэгмээтэй юу вэ? 좋겠어요. 좋겠어요. 자, юу илээ? ямар гоё юм бэ? гоё юм аа гэсэн нэг юм хэлбэр байгаа. За, 좋다 гэдэг маань гоё байгаа байх та гэсэн утгаар орж иж байгаа гэсэн. Тэр хүний өмнөөс тэр хүний сэтгэлийг би таамаглаж байгаа. 좋겠어요. ямар гоё юм бэ гэж одоо хэлж байна гэсэн утга санааг хэлж байгаа гэсэн. За, тэгэхээр бид нар тэмдэгнэр үйл үг хоёулын дээр навч болж байна гэдгийг харлаа. За, жишээ өгүүлбэрийг харъя да. 계단에서 넘어졌어요. 계단에서 넘어졌어요. 계단 юу илээ? Шат тийм үү? Шат. За шатнаас унсан. Энэ багштан тохиолдсон явдал. Багш нь ингээд нэг амар бороотой өдөр урт юм төрөтэй гутламсцсан. Гутал маань надад жоохон том байсан юм уу? Эсвэл гутландаа төрсэн юм уу? Доошо бууж явж байгаад 4 шат үлдсэн байсан. Тэгээд бууж явж байгаа санаандгүй ингэсэн чинь 4 шатн дээр доошо нэвтрүүлэг дээр тарах гэл ингэ болгож ирсэн. Тэгээд ингээд амар ингээд өвдгөн урагдцсан тэр өмд надад одоортол байдаг. Би тэрийг ингээ харахаар хаа ингээ инээд үрээд байдیں۔ Амар том урагдцсан одоо болохоор тэгээд ингээд урагдаад тэрнээс ингээ шалбар амар нэг сүртэй шалбархаа бол байгаагүй цус гараад исэн. Тэгэхээр яагаад цус гараад байгаа юм бол таа гэдэг нэх яхтар тоохгүй зөө тэгээд орхицсан байсан чинь сүулт нь хичээлээ тараад ингээ харсан чинь миний өвдгөн тэр чигээр ингээ доошоо цус уурссан. Ингээд нөгөө нэг джинс үнд маань цагаан джинс үнд доошоо нэлээ хүн болгон гайхсан чи зүгээр үү гэд ингээд амар нэттэй. За тэгээд тэрний дараа хин нэг нь одоо тэнд унчлаа бүдрээд те шатнаас унчиж. За тэгвэл тэр шатнаас унсан үед ингээ хин нэг нь байхгүй байгаасаа гэж айгу бодсон байлээ. Ингээ өсөр ингээ өөрийгөө нуугаад хинж байхгүй байгаасаа өөрөө унцсан юм чи өөрөө амар муухай эвгүй адил тарцсан. Тэгмээ 괜찮아요 хин нэг нь харцсан тийм үү? 나도 гэсэн хин нэг нь харсан. 괜찮아요 гэдэг. 괜찮아요? юу вэ? 많이 아프겠어요. их өвдөж байгаа байх та. Нэгсэндээ миний өвдөлтийг тэр хүн яасан бэ? Таамаглаж ин гэсэн. Ингээд цус гарцсан гэсэн. Өвдгөн урагдцсан тий. өвдөж байгаа байх та гэдэг ингэсэн байх нэ тий. Тэгэхээр яг тэр үед хэрэглэгддэг дөрмийн нэг байх нэ. Та нар ч гэсэн хин нэг нь унах юм бол яах нь 많이 아프겠어요 гэх шиг яах нь хариулж хэлж болно гэсэн үг байна тийм ээ. За хамтдаа өвчнийг хуваалцаж өгч штэ тий хөөхөө амар хөвдөж байгаа байх та гэл би болохоор ингээл зүгээр гэх явах нь тий. За 내일 문화 수업을 갈 거예요. 내일 문화 수업을 갈 거예요. 자, 문화 수업은 соёлын хичээл гэсэн. За, ихэвчлэн хэлний бэлтгэлээр явж байгаа хүмүүс нь хэлээ сурах явцдаа соёлын хичээлүүдэд ордог байгаа. За, тэгээд улирлын нэг одоо юу гэх левлийн хичээл чинь дуусаад нэг 문화 수업 байдаг. За, тэгээд энүүгээр ингээ хаа нэгтээ явдаг. Эсвэл хааны ордон, Кёмбукгун, тэ эсвэл юу гэх далай янз янзын байдлаар явна. За тэгээ шавар маврын баяр гэж 9 шидийн байж идэг. Тэгээд шавраар өстө нэр булж ирдэг нэгэ. Тэгээ маш олон ийм хичээлүүд их байдаг. За тэгээд юу вэ? Тэгэж хэлэнгуут нь юу гэх ваа тий энэ ч гэсэн ваа гэдэг нь бас ижилхэн уулаа гарч байгааг нэг хэсэг ваа хоёлаа байж болдог. За тэгэнгуутаа юу вэ? 재미있겠어요. За юу вэ гэхээр сонирхолтой байх та. Сонирхолтой байх та. Аль хэзээний нөгөө нэг юу вэ? Маргааш нь болох гэж байгаа үйл явдал дээр би яасан таамаг тавьчих тийм үү? Сонирхолтой байх та өөрөө төсөөлөн бодож агаад ямар гоё ингээд нөгөө урдчлан тэгдэж штэ бид нар. За тэрэ гэж ойлгох нь. За түүний дараагийн одоо үйлбэр дүрм маань тэгэж ингэж өгөх хин нэгэнд би тус өгөх үедээ хэрэгэлдэг байх нь. За жишээлбэл энэ дээр ингэж орж ирсэн байна. 여자친구 가방을 좀 들어주세요. 좀 гэдэг үг маань энэ дээр жоохон гэсэн үгээр орж ирээгүй шүү хүмүүдээ. жоохон гэсэн үг нь тусдаа өөр үгээр орж ирдэг байгаа. За энд байгаа 좀 гэдэг үг маань 조금 гэсэн тэмдэг нэр бол биш ээ хүмүүдээ. Энэ бол уулаа галталт. 좀 гэхээр чи ингээд нэг ингэчихгүй мүү энэ төр гэсэн нэг тийм чи ингээд жоохон гэдэг яхаа нөгөө нэг цаатлын утга санаа явж идэг боловч юу вэ гэхээр жум гэдэг нь нэг тийм гуйж байгаа гуйлтын нэг юм бас хэсэг болж өгдөг. Тэгэхээр нэг уулга алдаалт гэж та бүхэн ойлгож болно. Жум ороод ирэх юм бол тэр хүн нэг ийм эможи байдаг шүү дээ. Багш нь яг юу гэж тайлбарлахыг одоо нэг ингэсэн. Тэгээд энд нь ингээд нэг хөлс гарцсан.
Энийг жоох ингээд өргөд өгөөч. Энтергээд нэг ингээд гуйж байгаа тий. За тэр хэсэг дээр чинь энэ мэдрэмж гэсэн үг. Одоо ингээд нэг жоохон тийм би хүнээс юм гуйж байгаа. Гэхдээ ингээд нэг жоохон тийм эвгүүч юм шиг тий. Тэр үедээ жум гэж оруулж өгвөл илүү их нөгөө нэг хүнийгээ хүндэлж байгаа. Дээрэс нь юу гэх бас яах вэ гэдэг ингээд тэр хүнээ ингээ харсан нэгэн юм хэлбэр болж хувирдаг шүү. Жум гэдэг маань. За жугм гэдэг маань жоохоо гэдэг хэсгээр орж ирдэг байх нь тий. Хоёр үг хоёулаа тус тусдаа шалгандоо нөгөө нэг утга санааг агуулж идэг шүү. За тэрдээ төрөөжуда. За тэгэхээр юу вэ? Найз охиныхоо цүнхийг чи жоох ингээ өргөд өгчихгүй мүү? Жоохон гэж багш нь ярьж байгаа боловч энэ дээр яг нөгөө нэг их багын жоохон бол биш байх нь тийм ээ. Нэг юм санаа зовсон байдлын жоохон байх нь гэж ойлгох нь шүү дээ орчуулган дээр. За 저를 좀 도와주세요. 저를 좀 도와주세요. юу вэ гэхээр 조금 биш байх нь тийм ээ. Энийг амарсаа ойлгох хэрэгтэй. Надад жоохон тусалчаач гэсэн хэлбэр ахаа л дээ. Гэтэ энэ дээр би нөгөө их багын жоохон бол биш би санаа зовж асууж байгаа гэсэн үг. Надад жоохон туслах боломж байна уу гэх шигээр ерөөхдөө асууж ийна л гэсэн утгатай. За дараагийнх нь харъя да. 어머니가 동생에게 책을 읽어 주었어요. ээж маань юу вэ? Дүүд юу уншсан? Номыг уншиж өгсөн. Тийм ээ? Уншиж өгсөн. Хин нэгэнд тусрагж байгаа тэр номыг уншиж өгч байна гэдэг маань тус байх нь. За тэгвэл дараагийн харъя да. 친구가 저에게 문법을 설명해 주었어요. 자, 옥도대인 알아? 주었어요. хоёулаа болно. хоёулангийн нэг нь яасан тавчилсан байна. Нөгөөх нь дээр нь уртаар нь бичсэн. Хоёулаа болно. За тэгээд яасан энэ дээр нь надаа юу илээ дүрм тайлбарлаж өгсөн. Найз надад дүрм тайлбарлаж өгсөн. За надад гэдэг үгийг юу вэ? 저에게 гэх шигээр бичиж байгааз 저에게 гэж бичнэ гэсэн үг. За дараагийн хэсгийг харъя да. За энэ юу вэ? Дараагийн хэсэг дээр нь жишээ өгнөд оруулж ирсэн байна. За жишээ өгнөд хэлвэл. За 길이 위험하다. юу илээ? зам 길이 위험하다. За багш энэ дээр юу гэсэн бэ? 길이 위험하니까 түрүүчийн хичээлийн слайдыг багш тэр чигээр наваад ирчих. За тэр хэсгийг хасаад бүгдөө ийш орж ирээ. За саяны бид нөгөө нэг тэгж ингэж тус хүргэх гэсэн хэсэг байсан шүү дээ. За тэгж ингэж тус хүргэх гэсэн хэсэг дээр маань хэсгэмжил бол иймэрхүү байж болно гэсэн үг. 찾아주세요. 자 нэг өсөндөө юу вэ? олоод өгөөрэй тийм ээ. За 읽어주세요. уншаад өгөөрэй. 자 юу вэ? 가르쳐주세요. 자아도 그래. 설명하다, 설명해주세요. тайлбарлаад өгөөрэй. 쓰다, 써주세요. юу вэ? 써주세요. бичээд өгөөрэй гэсэн мэн тийм ээ. За тэгтээ жигта зураг авах гэсэн үг тийм ээ. За зураг авах юу вэ? 찍어주세요. зураг аваад өгөөрэй. Бид нар тэгдэж штэ. Хоёр найстайгаа явж байгаад бүгдээрээ ахуулчих гэдэг. Тэ селфисээрээ уйдсан. Хин нэг гуйгаал зураг аваад өгөөч тэгвэл 찍어주세요. тийм ээ. 찍어주세요. 자 тэгээ юу вэ? 보다 봐주세요. тэгмүү тэр үн яхаа. 여기 봐주세요. 이시 알아래. тэ камерлого 알아래 гэж хэлэх юм. 자 기다리다 기다려주세요. хүлээгээд өгөөрэй. тэ жоох хүлээж байгаарай. 자 돕다 도와주세요. 자 тэгээд юу вэ? 바꾸다 바꿔주세요. за нэг ёсондоо солиод өгөөрэй гэсэн хэсэг байна тийм ээ. За бидний анзаарах ёстой хэсэг маань юу вэ? 돕다 쓰다 гэсэн хэсгүүд байна тийм ээ. нөгөө нэг дандаа аажида чинь орж одоо юу вэ? жудаач орж ирэхээрээ хувиргаж ийн тийм үү бүгдөөрөнгийн. За бид нар хувирглаа хийгээ яваад хахаа гэдэг амар сайн мэдчих хэрэгтэй байх нь. Одоогийн байдлаар бид нар хэдэн хувиргал үзсэн байгаа илээ? 2 хувиргал үзсэн байгаа шүү дээ. За ингээ хоёрыгаа бид нар аягүй сайн цээжлэх хэрэгтэй байх нэ. За ингээ багш нь дараагийнхаа юу хичээл дээр 3 дахь хувиргалыг авчирсан байгаа. Тэгэхээр 3 дахь хувиргалах дээр ч гэсэн бид нар нэмэгдэж орж ирж байгаа учраас эхний байгаагаа аль хэзээ бид нар гаргацсан өөрийн болгоцсон байх ёстой гэдгийг та бүхэн аягүй сайн ойлгох хэрэгтэй байх нь. За багш нь нэг ёсондоо харилцан яриаг ингээд аваад ирчихсэн байна. харилцан ярианы бас нэг хэсэг байх нь тийм ээ. За 문법. 자, 문법 숙제가 어려워요. нэг ёсондоо энэ юу гэдэг вэ?
Дөрмийн хичээл маань амар хүнд байна. Ориавта нэг амар хэцүү байна гэсэн хүнд байна гэсэн утгаар орж иж болно. За тэгээд дөрмийн хичээл маань маш хүнд байна. За багшны нууцыг салгаалт. За дөрмийн хичээл маань маш хүнд байна. За тэгээд 바트시가 문법을 좀 가르쳐 гэхнэ тийм үү. За юу вэ? Яаж орж ийн гэж байна? 가르쳐 주세요. надад 전자ахад өгөөч бата. Би ингээд энийг ойлгомоор байна. Гэхдээ дан чи надад айгүй хэцүү байна гэхнэ тийм ээ. За тэгвэл дараагийнх нь яасан. 지금 시간 괜찮아요? 지금 시간 괜찮아요? 어떤 чиний цагчин болж байна уу? Би одоо заалгамаар байна гэсэн чи юу вэ? 아니요. 미안해요. 지금 청소랑 빨래를 юу вэ? 하고 있어요. уучлаарай. Би яг одоо юу вэ? гэрийн одоо ажилтай байна. цэвэрлэгээ хийж, угаалгаа хийж тийм ээ? За гэхнэ. тэгмүүд нь яасан? 바쁘겠어요 гэж орж иж байгаа. За 바쁘겠어요. амар завгүй байгаа юм байна да. За ойлголоо гэхнэ тийм ээ. За тэгүнгуудаа үүний араас нь 괜찮아요. тэгээ яасан бэ? 곧 끝나요. тэгүнгуудаа 1시간 후에 도서관에서 만납시다. За нэг цагийн дараа хоёулаа номын санд уулзъя. Би тэгээ чам заагаад өгөө гэсэн мэн тийм ээ. За тэгүнгуудаа яасан. 네, 고마워요. За 바트시 баярлаа бата. Би үнэхээр одоо юу вэ? Чамаар залхахтаа баяртай байна гэх юм шүү дээ. За тэгээд тэрийг ч гэсэн бид нөр оруулж иж болно гэсэн үг. За иймэрхүү бид нөр харилцан яриа зохиогоод үзвэл яаж ийм нөхдүүдээ болохоор байна уу? За окей. За тэгвэл ингээд 20 дугаар хичээлийн багшны энэ хүртэл нь бэлдсэн байна. За ингээд та бүхэн яах нь бүр сайн өөрийн болгож авах нь илүү чухал шүү. За дараагийн хичээлүүд нь ч гэсэн бас жоохон хүндэрнэ. Гэвч бидэнд юу вэ? Барай маань маш ойрхон байна. Тэгэхээр барай маань ойрхон байгаа учраас илүү их хичээгээд за тэгээд шинэ өгнүүдээ ч гэсэн өөрийн болгож аваад тэгээд дараагийн хичээл дээр хөнгөн ирээрээ хамгийн гол нь хөнгөн ирэх нь чухал. Тэгэхээр дараагийн хичээл дээр юу орж ирэх болоо гэд ингээд ах юм бол бид нарт жоохон юу вэ түртэж хэцүү байх болно гэсэн үг шүү. За ингээд дараагийнхаа 21 дугаар хичээл дээр уулзцгаая. За ингээд 20 дугаар хичээлийн төр дуусгая. За баяртай. 안녕.